Сайн бацгаана уу? Аян байна. Шинэ бичлэгээр таад өглөөний сайндаа хийж болох маш гоё жориг хуваалцах чинь бичлэгээ дуустал үзээрэй. За бидэнд хэрэгтэй зүйлс гэвэл хондоо нэг ширхэг төмс хэрэгтэй. Үүнийг салаад хийх гэж байгаа юм шиг жижигхэн дөрвөлжин хэлбэртэй хэрчнэ. Энэ оронд хариулгын тавгандаа тоцоо хийгээд халаагаарай. За халсан байгаа тосон дээр явуулахлаар жижилж хэрчсэн төмснүүдээ хийгээд тарааж өгөөрэй. Тэгээд ингэхдээ дээрээс нь баг зэрэг давсхийн мөн дахин хуурахгүй энэ чигээр нь байлгана мөн таглахгүй. Хэрвээ таглчих юм бол ууршаад ингээд төмсөн дээр ус тусаад айгу муухай болчихно. Тиймээс тэр чигт нь байлгаад жоохон хайр сүсэж шаргалтай дэрэнгүүд баг зэрэг хуурч өгөөрэй. За энэ оронд өндгнүүдээ нэг аяганд хийгээд дээрээс нь баг зэрэг давс хийж бүгдийн сайтар хутгаж өгөөрэй. За тэгээд төмс болохлээр иймэрхүү шарагдсан байна. Гой хайр сүсч өнгөн улбар шаарч юм шиг иймэрхүү гоё шарагддаг. За энэ болохоор 2 хүний порц байгаа. Хүсвэл таад маань хэмжээг ихсгэж багасгаж болно. Тэгээд би болохоор энэ дээр 3 ширхэг өндөг хийж байгаа. Ер нь бол төмс баг өндөг их байх хэрэгтэй. Төмс баг байх тусам хурдан шарагдаад гоё удаг. За иймэрхүү болсон төмсөн дээрээ бэлдсэн өндгөө хийн. Өндгөө болохоор жиг тарааж өгөөрэй. Тэгээд баг зэрэг ингээд доошоогоо шингэх байдлаар ийш тийш нь явуулаад хэсэг байлгангууд өндөг маань болдог. За иймэрхүү өглөөний хоолндоо хийж болох маш амархан жор байгаа шүү. 2 орцтой тэгээд айгүй хурдан болдог. Дээрээс нь амар амттай. Таад маань туршаад үзээрэй. Үүнийг иймэрхүү шууд идэж болно. Энэ чихэр нь эсвэл талхан дээр тавьж идэж болно. Гоё амттай болдгий шүү. Заавал туршаад үзээрэй. Бичлэгээ дуустал үзсэн таад маш их баярлалаа. Дараагийн шинэ жороор уулзцгаая. Бас баяртай.